За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан хайхалтай өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдэв маань маш сонирхолтой. Хэцгүй бөө буюу бөөгийн тархиараа үйлийг дүүргдэг им улаач хүмүүний талаар баясгалан багштайгаа яриа хэлээ. Тэгээд далд ертөнцийг сонирхдог, бэлэг ертөнцийг сонирхдог нэгэнтээ энэ сүнслэг ертөнцид хөл тавьсан бол зайлшгүй таныг сонсоосой гэж хүсэж байна. За бөөгийн тархиараа үйл дүүргдэг хэцгүй бөө хүмүүс маань их хвчлэн цагааны үйл буюу дэлгэрүүлэгч төв дэлхийн үйлийг дүүргдэг, оюуны үйлийг дүүргдэг, маш өндөр оршихуйтай холбогдож хүчтэй сүнстэй байх ийм үндсэн шаардлагатай. За тэгээд маш богино хугацаанд энэ бөөгийн тархиа хөгжүүлэх боломж бий эсэхтэр ярилцсан маш сонирхолтой контентийг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд туглан сууж таалан болгоно уу. За ямар хүнийг бөөгийн тархитан гэдэг юм болоо хэцтэй улаач бөө хүнээс энэ хэр ялгаатай вэ? Ижлэхэн үйл хэрэг хийдэг үү? Эсвэл өөр байдгүй? За ерөөсөө Монголд төрж байгаа хүмүүс, Монгол энэ газар нутаг шаван дээр төрж байгаа монголчуудын удамд төрж байгаа. Энэ Монголын газар нутагч өөрөө дэлхийн зүрх болсон гэдэг юм, ам болсон, дэлхийнхаа хөг толб болсон газар байхгүй юу? Дэлхийн хөг толб болсон газар гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр газар тэнгэрийн манай дэлхий чинь ингээд том огтрогоо орон зайд байлаа гэхэд тэнгэрийн бүх эрчмүүд, бүх оддын, бүх ай савын, бүх галактикуудын бүхэл эрхсүүдийн, мичдүүдийн энэ бүх огтрогоо ертөнцид байгаа ямар л супер од байна, ямар л солирууд байна, ямар л цаграгууд, бүсдүүрүүд байна, ямар л тоосонцор, мананцар, буданцар гэсэн том орон зай байна. Ямар ай буюу сүнзэг галактикууд байна. Бүгдээрээ дэлхий дээр холбоотой байдаг. Тэгэхээр огтрогууд чинь бас өөрийнх нь ингээд зүрх болсон, ам болсон том орон зай байна. Хамгийн энгийнээр хавчруу алтан газар, мөнгөн газар. Энд огтрогоо ам болсон орон зай. Тэгэхээр энэ бүх яг огтрогоо ам болсон орон зайн цэгүүд нь яг өнөөдрийн Монголын газар нутаг дээр за жаахан халиад яг зарим бурайд руу дугаар ингээд байж тийм өвөр Монгол руу бас ингээд байж. Гэхдээ тухайн үеийн үед ямар ч том хүмүүнүү бүрэн байна уу, дараагийн нэргэн жужаан байна уу, сүмүү байна уу, тэр бүх улсуудын үед Монголын газар нутаг байсан. Тэр ай сав байхгүй. Тэгэхээр ийм нэг ам болсон, зүрх болсон тэр орон зай төрж байгаа л бол чи ямар нэгэн байдлаар тэнгэр газрын холбоостой төрж байгаа. Зарим нь андашгүй том хөг толботой төрж байна тийм үү? Зарим нь хөг толбгүй юм шиг гэнэ том мингүүдтэй төрж байна. Хаана энэ тэндээ мингтэй төрж байна. Тэр болгон ч өөрөө энэ тэнгэр газрын амин хүн холбоос, зүрхний холбоос, хасын холбоос гэх тийм том холбоост орон зайн эрчмийг бидээ тээж авч явах чадварыг олгож байгаа. Тэгэхээр ийм орон зайд төрсэн хүмүүс нэгдүгээр маш их өндөр зөмбөлөгтэй, маш өндөр гений сан хөмрөгтэй, оюунтай, боловсралтай, сэтгэлтэй. Тиймэрхүү онцлог хүмүүс төрдөг. Нэгдүгээр тэгээ нэгэнтээ тэгээд тийм онцлог газар төрчихөж байгаа болохоор бас л тодорхой хэмжээний газар тэнгэрийн хооронд улаач байх, газар тэнгэрийг холбож байгаа улаач байх тийм үүрэгтэй байхгүй юу? Үүрэгтэй. Эсвэл тийм сүнсний онцлогтой, сүнсээрээ мэдээд юм хийн, мэдэхгүй юм хийн, зөнгөөд байгаа юм хийн, бүх талбаруудаас өчгөж тэр антин гэдэг хөтөлбөрч антин гэдээ ойлгочиход газар тэнгэрийн тэр антины холбоосон донд бид хийх ёстой байна, би ийм хийх ёстой байна гэдэг ингээд тэнгэрээсээ мэдээлэл аваад оддгарыг хэрэгсээсээ бурхтаасаа тийм өвдөөцөөсөө мэдээлэл аваад өөрийнхөө чадварыг таниад юм байдаг. Тийм боломжтой хүмүүс манай дэлхий яг Монгол төрж байгаа байхгүй. Тэгээд яг ийм газар тэнгэрийн холбоосын үйл хэргийг хийхэд
Тэгтээ тэр хоёр төрлийн за үндсэн ерөөсө хоёрхан үндсэн багцад хуваах гэдэг юм л та. 20-оос олон хуваагдана л та. Хэцтэй улаач, хэцгүй улаач. Тэгэхээр хэцтэй улаач гэдэг нь яг харахгүй нэг готоргон өвдөцүүдийг эхлэхийн өвдөцүүдийг нар сарны өвдөцүүдийг бидээ ингэж одоо оруулж тийм үү. Давхар бидээ оруулж үүсгэж ирлээ да. Тэгээд тхийн тал тэр өндөр онгот одоо огторгуугаас заа хэлээ л та. За хөхтэй мөргөн одноос ирж байна. Асар их хөх эрчимтэй. Одоо хөх толбны асар их хөх эрчимтэй орж ирж байгаа шүү дээ тэр чинь. Хөх гэрэл тоо засаргаар хөх аянгаар хөх солиор ордно гэж өсөрж орж ирж байгаа. Одоо ингэ нисэж орж ирлээ гэж бодоход доод улаач нөгөө сүнс нь бид нар тэр жижигхэн сүнстэй байгаа. Маш багахан эрчимтэй байгаа. Тэрийг арвидуулахын тулд ингэ хэд сэнгэрнүүдэд тгцснээ дууны нэр өөрөө царигаа дээрээс нь дууны нэр чинь маш олон давтамж руу ингэж ховирч байгаа. Дээрээс нь амьтны арьсан нөлөөлж байгаа. Дээрээс нь хэц гэдэг зүйлийг нь өөрийг нь амьлуулж байгаа. Хэцэн дээр нь олон төрлийн хонхнууд байгаа, холбогнууд байгаа. Бүгд хангир жингэр ингээд хөмөлөөд ингээд зарим нь одоо шуран хайлаа, зарим нь одоо юу хархаад ингээд янз янзын байгалийн өнгө айстон тэнгэр газрын өнгө айстон өгдүүд тухайн хүний сүнс хүчрэг болж энэ өгдүүд одоо онгот тэнгэрүүд нь ч бууж ирдэг. А гэтэл хэцгүй улаач гэхээр яах вэ? Тэд өөрийнхөө сүнсний хүчээр тэр өгдөөц нь хаа байдгийг одоо ямар тургуун одоо холбоосыг хийх хэвээр жишээлбэл ингээ алтай таван богдод явж ий гэж бодъё. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Инженеэр яхад алтан оддын холбоосыг хийнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүний сүнс нь алтан оддын холбоост орон зайруу өөрөө аль нэг сүнснийхээ одоо юугаар хүрдээрч гэдэг юм уу те эсвэл одоо эрчмийн одоо холбоос орж гэдэг юм уу оюун бодлын холбоос орж гэдэг юм уу хайрын холбоос орж гэдэг юм уу хүн холбоосоор ингэж эрчмээр ингэ холбогдох чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол хэцгүй хүн чинь хэцтэй хүн шигэл адилхан нөгөө хөвгтөөцийн орон зайг холбогдоод тэндээс яах гэдэг эрчим хацрах алтан одноос яах гэдэг алтай таван бүгд тэрхтээ алтан эрчим хацрах гэдэг юм уу цагаан алтан эрчим хацрах гэдэг юм уу ашар алтан эрчим хацрах гэдэг юм уу эсвэл одоо очир алмаасан эрчим хацрах гэдэг юм уу эсвэл солон хацрах гэдэг юм уу те тэрийг нь өөрөө шууд гаргаад биерээ дамжуулах чадвартай эсвэл дамжиж байхдаа адилхан одоо энэ цагийн харуул трансийн төлөвторж юу хийх гээд байгаа тэр чинь тархиндаа хүлээж аваад тархиндаа хүлээж авснаа зүрхэндээ зөнгөөрөө задлаад тэгэх хэвээр юм байна ингэх хэвээр байна дуулах хэвээр байна одоо жишээ тийм үү эсвэл одоо гал төлөх хэвээр байна эсвэл хархих хэвээр байна эсвэл дэвн дэгж бүжиглэх хэвээр байна эсвэл одоо ямар нэгэн байдлаар юу яах юм бэ хөмөлх юм байж гэдэг юм үү те одоо цас дуулаар явж гэх мэтлээ ингээд хийх хэвээр үлээ мэдээд явчихдаг байхгүй тэгээд тийм учраас хэцгүй улаач нар бол хэцгүй улаач нар бөөгийн тархитангууд одоо энэ янз янзаар нэрлэж байна оюуны тамхтангууд гэж нэрлэж байна төрийн тамхтангууд гэж нэрлэж байгаа шиг байна зарим нь янз янзаар нэрлэнэ бурхтын тамхтангууд гэж бодлын хүчний тамхтангууд гэж нэрлэнэ ингэж олон янзаар нэрлэж байгаа тэр тамхтангууд бүгдээр хэцгүй улаач нарт багтчихж байгаа. Реки хийж гэнэ, шири хийж гэнэ, бяцлагж гэнэ, мөргөл хийж гэнэ, залбирч гэнэ, янз янзын байдлаар өөрийнх нь далд ертөнцтэй холбоотох янз янзын аргууд байгаа шүү хүмүүс. Морин хураар холбогдож гэнэ, тийм уртын дуу сонсогтой холбогдож гэнэ ч гэдэг юм уу. Эсвэл тодорхой хэмжээний тархинэглээд холбогдож гэнэ, эсвэл тодорхой эртний рууна тоомоо хэлээд холбогдож гэнэ. Эсвэл одоо нэг дүрс тамга тэмдэгтээр холбогдож гэнэ. Янз янзын аргаар нөгөө далдгээд байгаа бэлгийн ертөнц рүү, сүнсний ертөнц рүү тэнгэр оршихуун айс авруу холбогдож тэгж нүглэх чадвартай болдог л доо. Тэгэхээр тэр хүмүүст харьцангуй нэг тийм хүмүүс тэр маш олон байдаг. Одоо ингээд улаач нар одоо номтын тэмдэгт 300 улаач байх хэрэгтэй бол бөө тархит нь 3000 байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 10 дахин их байх гэдэг. Тэгэхээр одоо яг ингээд гадуур маш их ингээд сэрхгээд байгаа, сэрээд байгаа гэдэг тодорхой хэмжээний жоохон бэлэг ертөнцийн чадвартай болоод байна. Би юм хараад байна, мэдрээд байна, өмөртэй би нэг их ингээд тийм чадвар сууж ингээд байгаа хүмүүс илүү богино хугацаанд сүнснийхээ нэг чадамжийг, эрчимийг, долгионыг, давтамжийг, өнгийг, гэрлийг тэгээд одоо маш торгон эрчмүүд орж ирж байна. Эрчмүүд квантерчуд, метал одоо янз янзын тийм эрчмүүдийг физикийн төвшин дээр хаана бол тийм эрчмүүдийг бид богино хугацаанд тусч явах хэрэгтэй. Тэгж чадах юм бол чи улаач болохгүйгээр улаачийн тамгагүй бол улаач болохгүйгээр тэгэц барихгүйгээр гэсэн үл ээж болно. Одоо нэг хятадтай улаачд нар маань одоо ямар нэг эд хэрэгсэл нь бөөлж байхад ч юм уу
одоо харыг дарах үед унагч юм уу одоо нөгөө амин золигддог штеп. Тийм зүйл хэцгүй улаач буюу бөөгийн тархитан тийм гарч ирэхгүй. Бөөгийн тарцсангуу цагаан үйл хийдэг. Нэг одоо бүх юм ингэж дэлгэрүүлдэг, ургуулдаг, баяжуулдаг, арвжуулдаг тийм үйл бөөгийн тархитангууд төлхөө идэг байхгүй. Цагааны үлдэнгүүд дээр өрөөдөг, магтдаг, дуурдаг, хуурдаг тийм үү. Химнэл гаргадаг, аялгау гаргадаг, бөө үйлдэг гэдэг. Тэгээд дээрэс нь нөгөө зурдаг, зохиодог энэ тэр янз янзын тийм хүний дотоод сэтгэлийг хөглөө цагаан, солонгон, гэрэлт, хөнгөн, мянцсан тийм өдөн ирчмүүдийг гаргаж өгдөг. Тийм үлдэл 55 цагаан тэнгэрийн үлдэн бол таахгүй. Тэгэхээр тэд 55 цагаан тэнгэрийн орон зайгаар хаан хурмас тэнгэрийн 33 тэнгэрийн орон зай 55 цагаан тэнгэрийн орон зайгаар ингэж холбогдох чадвартай тоонд асар их цагаан ирчмийг л өөртөө хоригдлоо. Байгалийн ирчим, од нар сарны ирчим, хүний сайхан сэтгэлийн ирчим, эрдмийн ирчим тийм үү. Тэгээд яриад ш дуулдаг, хуурдаг, бүжгэлдэг, одоо бичдэг, зурдаг, хардаг. Энд чинь дандаа цагаан ирчим байна. Тэгэхээр бөөгийн тархитан хүмүүс тийм бид. Тэгэд ийм хүмүүс тийм одоо ингээд бидний энэ ирчим чинь идж байгаа хоол хүнсч тэр тодорхой хэмжээний хэлж байгаа үг хэллэгч тэр амьдарч байгаа орон зай ирчим энергич тэр ер нь жоохон хүнд юм уу бараамталтай байгаа штэ. Тэр ийм бөөгийн тархитан буюу оюуны тамхтан гэдэг бодлын хүчний тамхтан гэдэг энэ бүтээгч цагаан ертөнцийн цагаан одоо нэг цагаан сүнслэнгүүд яг тийм 55 цагаан тэнгэрийн ирчмийг авахын тулд богино хугацаанд авах боломжийг олгож манахаас нь бөөгийн тархитнаас судалцаад байна л та. Тэгэл ерөөсөө хүн одоо ингээ уучраа болохгүй одоо өнөөдөр ингээл одоо манайд ингээл ирээд уулзж чинь тийм үү. Манай нөхөр 15 жил бүсэн нэг хүн өвөө болгодог ч гэж. Нэг өвөө нэг л төрлийн нэг өвөө хаанаас ирж байгаа сарнаас иржвэл тэр хүнд ингээ 15 жил сарны ирчим зөөж цацарч өгч. Тэгэхээр нарны ирчим яах юм? Доддын ирчим яах юм? Жишээлбэл хайрын тийм сүүн далайн ирчмүүд нь хайж байгаа. Хөх одны ирчмүүд нь яах юм гээд хурам хаан хурмастай аянгийн ирчим яах юм? Тэгэхээр чинь 55 цагаан тэнгэрийн одоо үлдээ бөөгийн тархитан буюу оюуны тамхтангууд 55 оршихугаас ядаж тийм одоо цагаан, сүүн, болор, солонгон тийм одоо тэгээд хөх одоо хөх ирчим бол заавал орчин. Гэхдээ зөндөө олон төрлийн ирчмүүд байна. Ирчмүүдийг бид нар дэндүү цөөхөн задлаа шүү дээ. Солонгон гэтэл 7 өнгийн солонгоо тийм болор гэхэд хэдэн төрлийн болоо, сүүн гэхэд хэдэн төрлийн сүүн байж болох. Ингээд ботход тунгалаг гэхэд шилэн талин тунгалаг гэхэд хэд байж болох. Энэ чи явсараа 55 болчтой. 55 дотор ч нөгөө цагаан аянган орн, цагаан одоо юу үүлэн орн тийм үү? Цагаан одоо гэрлэн орн гэтэл цацаргууд нь дотроо орчин дахиад дээрэс нь гэгэнүүд нь орчин гэд ингээд асар их байхгүй. Тэр орон зай болгонд нь нөгөө үлгэрээр ярьдаг, дагмаг ярьдаг, зөөж зүүн хэлдэг, заадаг, сургадаг, хөмөлдөг, туй сайлдаг гэд энэ өгдөөд байна. Эдгээр чинь энэ урлагийн олон өгдөөд урдын тэнгэрийг хазурдаг, ойдыг шиддэг, хатдаг, наадаг энэ олон өгдөөд чинь тэгээд ингээд заадаг, сургадаг, захаасаа хэлдэг, айлтдаг, айлдраа хэлдэг ингээд нэг олон зам заншил өв соёлыг таниулдаг гэд энэ олон өгдөөд маань тэр 55 цагаан тэнгэртээ оршоод тэгээд бөөгийн тархитан буюу оюуны хүчтэнгүүдээр тэр цагаан сайхан ирчмүүдийг дэлгэрүүлэх үл өвсийг ургуулдаг тийм үү хэр талд одоо хур борааг нь оруулдаг жишээ авах юм бол гол мөрний ундрагыг арвидуулдаг өнгөнгийн чулуунуудыг оршруулдаг жишээлбэл сайхан зэрэглээ буулгадаг сайхан солонгыг ойр хархан татуулдаг шүүдрийг ариун ихээр буулгадаг мөндрийг хэрэгтэй газар нь ингээд цав цагаан сүм мөндрүүдийг ингээд буулгадаг ч гэдэг юм уу эсвэл одоо шуудын одоо зав зүдэрсэн гэдэг юм уу цөөрсөн гэдэг юм хагцсан ганцхан одоо нуур усан ширхцэн шуудыг харагдаж одоо ингэж баясгал сэтгэл зүрхийн одоо эмчил хөвлж ингэж нэг утгараас нь гаргадаг хүнийг ч гэсэн тийм үү хагцлаас нь гашуудлаас нь хямралаас нь гутарлаас нь гэдэг юм уу хайр тутснаас ингээд зов шаналж ганцаардж байгаа тэр бүгдийг ингээд талархлаар баяраар урмаар өрөөлөөр үгээр хайраар ингэлээр ингээд дэлгэрүүлж авдаг тэрийг цагаан тэнгэрийнх ингэж идэв да тэгэхээр бөөгийн тархитангууд илүү тийм үлхийн тэгэд энийгээ олох гэж ингээд 10 хэдэн жил сууж хахаар тийм үү одоо өнөөдөр бас нэг хүн орж ирж байгаа байхгүй юу
Тэгсэн чинь би юу чоожин болгосон гэлтэй гэж байна. Чоожин гэж хин гэж асууж байгаа. Чоожин гэж юу юм бэ? Чоожин хоёр таньсан уу гэж. Сайн мэдэхгүй байна. Тэгээ 5 жил болж байгаа гэж аахгүй. За тэгэхээр тэгснэ би 10 хангал мангал юмшдаг штеп гэлтэй. 10 хангал хаа вэ? 10 хангал гэж яг юу гэлтэй юм гэлсэн чинь мэдэхгүй байгаа аахгүй. Нарны аймгийн галын бурхад энэ гэж мэдэхгүй. Тэгснэ мэдгүй би над дээр хам байдаг гэд би нэг яадаг гэлээ. Хам бурхныг тань юмшдаг. Тэгэл хам бурхны юу ингээл албаар би асууж байгаа гэж мэдгүй дэ асууж байгаа биш шүү дээ өөрөө гэж байна. Тэгсэн чинь 10 хангалын нэг штэ эмхтэй гэл ингээд. Тэгэл хам бурхан өнөөдөр Бархас бад гарагийн галын одоо ижиг мэдээгүй л байж байгаа бурхан дөрөөр орж байгаа гэл. Тэр агуу хүүхдүүд юу хийдгөө энэ сайн мэдээгүй харам хангалынхаач хан гал гэж бэлчээд ш нарны аймгийн наран гаргийн галын одоо эцэг эхүүдээ бурхтуудаа одоо галаар ингээ энийг заастаг. Гал бэжэж амьдрал оршиж байгаа штэ. Гал бэжэж бүлээн дулаан ирчин байгаа. Гал бэжэж гэвөө нарны аймаг бэжэж энэ гэрлийн ертөнцийн өөрөө бүхэл бүтнээрээ оршоод амьдралыг тэтгсэн одоо тэр ирчмүүд нөгөө галууд салангууд ирээд байгаа ингээд таниагүй санаа тэгэл бэж байгаа хгүй. Жишээлбэл гэрмэшлэн гэхэлэр 5 жил гिचээд тэгэл бодож хайрын штэ 10 хоногийн сургалтанд суурчлаа. Тэн дээр чинь ингээ бүх бил хэлбэд хэлээд өчөж байгаа шүү дээ. Асуух юм хэлээд өгье л та. Тэгэх юм бол энэ байгаль дэлхийн одоо ховордчихсан үр сургамлын байгаль дэлхийд одоо цөөрчсөн хур бороо байгаль дэлхийн одоо ингээ зам болохоор ингээл хаа сайгүй урсч байдаг, мэрэлцж байдаг гол булаг шанд одоо энэ бүгдийг чинь аривдуулах 55 цагаан төгрөг нэг л байхгүй. Тэгээ энэ оюуны тамхтангууд гэж яриад байгаа. Энэ бурхтын тамхтангууд гэж яриад байгаа. Бөөгийн тархитангууд гэж яриад байгаа. Тэр болон хандмаанаар хажид нар ламууд дарихууд гэж хэлдэг өнөөдөр энэ тэнд үйл хийж байгаа хүмүүсийн уг нь ингээд хийх зүйл нь л дээ. Цагааны тэнгэртэй гэдээ яриад байгаа нөө отож маар одоо надад нэг бариач үүдээ надад нэг үзмэрч үүдээ төлөгч үүдээ мэрэгч үүдээ бүгдээр цагаан тэнгэрт өнгөт шүү дээ. Юм одоо юу гэдэг мэргэлжэл харамг устганд орж ийн гэж байхгүй шүү дээ. Болно бүтнээ сайхан замын заснаа өрөөнөө одоо юу гэдэг ингээл чигийг олж өгнө гэх ингээл хийж байгаа зүйлүүд тохиолдол энэ олон зурхаач нар гэх мэтлэн дандаа цагааны үйл хийж байгаа байхгүй. Хүний цагаан амьдралын сайн сайхыг дэлгэрүүлж 10 цагаан буйныг аривдуул цагаан зам мөрийг засаж өгж цагаан сэтгэлийн одоо сүм сэтгэлийн ингэж улам их дэлгэрүүлж гээд ийм үлтэй байхгүй. Тэгээ тэрэн зориулсан бөөгийн тархитан гэсэн сургалтыг явуулах гад ямар сайндаа 10 оны тийм төр бүтсэн сургалт яаж вэ? Ерөн сургалтын цуснаар л хүн асар богино хугацаанд дэлгэрч гарч ирдэг шүү дээ. Өөрөө одоо огт юуч мэдэхгүй хөхт яг адилхан ш нэгдүгээр ангид авах гэж байгаа хөхтийг наад үсгүүдээ сураад чиглэлээ бичээдэггүй яаж дуудадгийг энэ чи мэдэхгүй жишээлбэл тийм үү яаж холбож А Б нэрүүл А дээр нөхөн Б гэж суугаад нөхөөс ав гэж шууд уншиж чадахгүй ав гэж хэлж чадахгүй байдагтай адилхан. Тэгэхэд яг тийм байдлаар далд ертөнц рүү орох гээд тэгээд нэг гаццсан тэгээд ингээд чоожин залцсан юм би өвдөд 5-6 жил би өвдөө. Чоожин ч өөрөө амны эздүүд дэлхийн эздүүд эрлэг тамийн том одоо бурхтууд тэд хүний амь насыг хамгаалаад харин ч нэг амь амьдралын нэтгээд галын бурхтууд нь хангалууд нь галан моход энэ цог цолбоог энэ амь амьдрал амь насыг нь хүчжүүл тэнхээжүүлж өгсөн шүү дээ. Угаасаа зөв хийжсэн бол зөв таньсан байсан бол харин сэтгэл зүрхнээсээ зөв хэлээ суужсэн бол амьтанд гэдэг нь мөн чанартай нийлээд нэр нарааш гэдэг нэр амьдралыг хайрлаад нэр амь насаа баттгаад ингэж суужсэн бол тэр хүн өвдөхгүй байхгүй. Тэгэхээр ийм одоо дутуу хийж байгаа гүйцэд мөн чанараа танихгүй хийж байгаа зүрх сэтгэлээрээ ингэж мэдэрхгүй хийж байгаанаас болоод ингээд маш их цаг хугацаагаа алдаж байна. Тэгээ дээрэс нь мэдхгүй зүйлээр яг л тэгж чад өсөх сургаал нэгдүгээр анги хөхт багшгүйгээр хичээл ингээд өсөх зааж байгаатай эсвэл багш нь халтар хултар уншдаг. Тэгээд багшны за нэг унших юм бол багш шигэл халтар хултар уншдаг. Одоо багш нь англи хэл муутай байх юм бол багшаа дагаад гэх юм бол хазгаа морой хэлээд буруу зүрх өгүүлбэртэй буруу зүрх грамматай тэмэл юм сурж байгаатай адилхан байгаа байхгүй. Тэгээ билээхэн энд номтын тэнгэр байгаад байна. Билээхэн бэлтгэж байгаа багш нар байгаад байна. Халаад явж байгаа багш нар байгаад байна. Зөвлөх багш нар байгаад байна. Тэгээд 10 хоног дотор сая 500 төгрөг зараад хөдөө бүр ингээд бүтэн өдрийн 8 цагийн сургалтыг хүссэн юм асуугаад хүссэн юм мэрээ дээрээс нь хөтөлбөртөө зааж өгöd ингээд маш олон сүүдийг 55 цагаан тэнгэртэй холбогдоод хамгийн багадаа 55 цагаан тарих орж ирж байгаа байхгүй.
Тэн дотор чинь 13 сүүн тарих орж иж байгаа. Сүүн доо. Тэгээд 55 тарих чинь энэ биенийхээ бусад хасуудтай, сүүдтэй, сувгуудтай, сүвгчүүдтэй холбогдно. Тэгэхээр маш богино хугацаанд маш их сүүдийг, сувгчуудыг одоо хүрдүүдийг, хасуудыг ингэж нээж өгөх бүх үйлдэлийг бүжиглэх дуулах одоо ингээ янз янзын байдлаар амьсгалын дасгалууд хийх, бэлгээнүүд хийх, бүжгүүд хийх, ноотууд хийх тэгжээж одоо заримд нь одоо нэг тэгшиг долоогийн заагаад, заримд нь 7 ноотын заагаад ингэж бэжж ноот болгон ч бүр дээр дамжиж, амаар дамжиж одоо амаар ингээ амьсгалахад үг гарч байгаа шиг ноот болгон ч өнгө болгон ч тоон болгон ч тэгшиг болгон ч энэ биеийн сүүдээр гадагшилж байгаа. Тэр бүгдийг л нээж өгөх. Тэгээд ингээд нэг нээлгэж аваад нээлгэж авч явахдаа эрдмээс сурч. А би яг юу хийх гээд байгаа юм? Нэр би хормос тэнгэрийн үйл хийж байгаа би ингэж юм. Хүмүүний би эрхтнийг эмчлэх гэж байгаа үйл хийж байгаа би ингэж юм. Би мэрэг төлөв тавих гэж байгаа ингэж их юм байна. Мэрэгч зурхаач, төлөвч, башгч. Тийм үү? Зөнч өгд гэж ийм хүмүүс байд юм байна. Тэгэд ингээд дом хийх гэж байгаа бол тэр домч болоод домцлих гэж байгаа. Дом гэж ийм зүйл байд юм байна. Домч гэдэг нь ийм хүн байд юм байна. Гэт өөрөө ингээд бүх ингээд сугуудаа нэгээд зөнгийн хүрдүүдээ нээлгээд энэ амин хүрдүүдээ нээлгээд тархины 5 цагаан тархины бид нар тархин биетэй холбож нээж өгнө шүү дээ. Тэгэхээр би одоо за 55 цагаан нарт өөрөх нь одоо юу гэдгийг яг талгаалаад ингээд үйл хийх гэж байгаа. Би жишээ аваад ярихад одоо нэг за нэг зурхаач юу гэж одоо зурхаач бол ороод ирлээ. Тэгэх юм бол хүсээгүй судал сав бүх юм нээлттэй. Тэгээд тэр хүн чинь зурхаач эмэгтэйгаа байна уу, том өндөр ноёнтойгоо байна уу, эрдэмтэнтэйгаа байна уу холбогдоод ирэх юм бол юугаар ямар зурхаа хийх гээд байгаа. Алтан зурхаагаар явах гээд байгаа юм уу? Одоо алтан газны зурхаагаар явах гээд байгаа юм уу? Эсвэл мөнгөн газны зурхаагаар явах гээд байгаа юм. Эсвэл ихтгэлийн зурхаагаар явах гээд байгаа юм уу? Тэрийг ялгаад гаргаад ш. Дорны үднэ гэж ангилдаг ш. Энэ ямар зурхаагаар явах гээд байгаа юм? Жишээлбэл жарганы зурхаагаар явах гээд байгаа юм. Монгол цаг тоолроо явах гээд байгаа юм. Сарныхаар явах гээд байгаа юм. Энэ чинь ингээл өөрсдөө хөтлөө явчихна. Бид нар яаж хөтлөгдөж ингэж явж хэмээг таньж мэдж байгаа гэдэгтэй адилхан асуултаа зөв та сонирхож байгаа хүсэж байгаа зүйлээ өөрөө бодоод тэрэн дээр жоох юм судлаа сонирхоод ирвэл аяндаа задраад дэлгрээл тэр хүн чинь агуу хөх толб байна. Тийм үү? Дээрэс нь агуу 55 цагаан тэнгэртэнгүүд байна. Дээрэс нь агуу бөөгийн тархин байна. Бөө тархин сэрэн. Тэр чинь нэг бөө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ихтэлхийн үйл хийх чадвартай хүмүүсийг л бөө гэж нэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр хэцхэнгэрхтэй бөөгд болж юм хийн үү? Оюун бодлын хүчээр эрдмээрээ гэдэг юм зөнгөөрөө дагаж эсвэл арга ертөнц дээрээ суурил арга ертөнцийн мэдлэг дээрээ суурилж бөөшиг ихтэлхийн үйлийг хийн үү тийм үү? Гурбараа оруулах ихтэлхий үйл мөн үү? Гол болог шандыг ариудуулах ихтэлхий үйл мөн үү? Хөвчтэй байгаа цөөрцөн ан амьтдыг одоо аргадаж ингээд одоо үржихүйн хүрдийн сэргээж тийм үрд төлөө олноор нь төлөвлөх чадварыг сэргээж өгөх нь энэ төр чинь бүгдээрээ тийм шүү дээ. Сүүн татраад ингээд шаналаад олон төлөө хурж чадахгүй тэр чинь хайрлаад сүүгийг ундруулад авах боломжтой байхгүй. Тэгэхээр чин тэрийг яаж ундруулдгийг сүүг нь яаж ивэлдгийг, яаж хөөрхийлдгийг, яаж одоо бүүвэлдгийг чинь өвд тогсон өөртөөх нь хиллгүүд байж байна. Тэрийг нэngээс судалж байхдаа яа тэгж хэлж магадгүй юм тэгвэл тэгт юм байна ингээл гаргаж ирнэ шүү дээ. Гэт ингээд байгаль дэлхийгээ буцаад ургуулах гэдэг. Хуучин үзэгдэн төвлөрд үрдэн аваачих гэдэг. Ерөөсөө бөөгийн тархитангуудын үүрэг. Хүний сайхан сэтгэлийг бий болгох гэдэг, хүнийг өвчин тоглонгой болгох гэдэг, хүний ураг тарих одоо тархины ажиллагааг сэргээж өгөх гэдэг. Дахиад сэтгэлгээгээ тэгээ агаар салхиа, тэгээд ам амьтдаа зүү тогтолно. Тэгээд нар сараа. Энэ л багхгүй юу? Одоо бид нар зүгээр одоо энгийн иргэний хувьд бол тархиныхаа нэг 2-5% ба 1% хүрдгөө ашигладаг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр бөөгийн тархитан маань ер нь тархиа яаж потенциалынхаа ер нь хэр ажиллаулдаг бол тэгээд хэцтэй улаач маань ингээд хэцээнүүдэд хэцэнгэргээ нүдж явахдаа ингээд буулт хийдэг штеп. Тэгээ бөөгийн тархитан маань яаж одоо буулт нь харагддаг бол хүмүүс бас их сонирхолтой санагдаж бас магадгүй. Одоо ийм байхгүй юу? Онгод тэнгэртэй бөөтэй хүмүүс бол өвгд нь ирээд айлтураа альчиж чинь тийм үү? Эсвэл өвгд нь ирээд сэтгэл зүрхт нь бодлороо үгээ хэлж чинь. Эсвэл өгөө үлдээчихэд явчих чинь. Дараа нь тэр чиглэлийнхаа мөчөд гэлгэнд ингээл хариултууд нь орж ийл ингээд зөмгөөс нь ундраал гэдэг юм уу? Оюун бодолд нь ингээл дэлгэрээл ингээл тэр нь өвгд нь нэг бол бууж ирээд айлтахтаа хэлчихсэн нэг бол одоо бакашт нь одоо хэлээ л да зүгээр эдээсийнх нь асан хөмөргт нь үлдээж гисэн скос хүмүүсэнд нь бичиж явчихж байгаа шүү дээ.
хэрэгжилж байгаа зүйлстэй эсвэл амиараа дамжуулаад холбоос өгөөд хүссэн үед нь хариулдаг явж байгаа шүү дээ. Тэрвэл бөөгийн тархитан чинь нөгөө нэг гол зорилго нь өвөгдөн тэр дээд орон зайтай байгаа. Хаана байдаг орон зайтай байгаа. Мань хүн өөр бодохдоо сүнснөө ч авч байгаа. Өөр дэндүү нөгөө 55 орон зайн цагаан ирчмтэй шүү дээ. 55 цагаанд ингээд хормостаар ч хаан чучих чадвартай шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрөө эндээс сууж агаад тэндээс шууд мэдээлэл татах чадвартай. Тэгэхээр тархиараа татна. Тархи нь нөгөө тархи гэгэн тархи гэдэг байна. Бөө тархи шиг бөө мөртлөө гэгэн дээрээс нь тархи гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг тэндээ гэнт ингээ яг бөө одоо улаач хүмүүс нэг бол айлтаа бүгдээс нь бууж айлтж чинь тийм үү. Нэг бол ингээ одоо дээд онгодууд болон хайлтгалыгаа зогцоогүй учраас маш их мэдээлэл ингээ тархинд нь сулгаж өгчөөл гиппокамп тархинд нь сулгаж өгчөөл далайн моринд сулгаж буцчих жаа шүү дээ. Жишээлбэл тэгвэл тэд нар далайн мориныхоо эрчим энергиэр тийш очиж холбогдож нэг байна за яасан минийх өндөр гэдэг ингээ яриад ингээ тэрийг тэхүү яах вэ? Тэр чинь тийм шүү дээ. Эсвэл бид нар одоо YouTube дээр суур тавьж сонсож шүү дээ эрдэмтдийг. Үгүй яг тэрэн шиг шүү дээ. Тархиндаа хийж авах чадвар нь. Тийм хүмүүсээс их нөө мэдэхгүй байж магадгүй болол гэж бодож байна. Одоо таныг жишээ би ингээ харж чад та бол шууд мэдээллийг хажууд нь ингээ бүх хэлж байгаа юм шиг шууд одоо тосож аваад хэлдэг шүү дээ. Одоо ямар нэгэн хэцгүй одоо хоёргүйч байхдаа шууд ингээл тосоод. Тэгэхээр юу шүү дээ. Бид бөө байсан шүү дээ. Одоо бөөгийн тархитан болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө эхлээд бөө одоо би жишээлбэл бөө орж явж байгаад тэгээд тодорхой хугацааны дараа бөөгийн тархи руу одоо хэдэн оноос ч үлээ шилжээд ингээд 10 жил бөөгийн тархит явж шүү дээ. Тэгтээ нөгөө нэгэнтээ би бөө одоо удган учраас өвдөцөд бас над дээр ирж шүү дээ. Эрэхтээ намайг завгүй л миний гиппокамп тархинд ч юм ингээ мэдээлэл өгдөж яваад өгч байгаа. Тэрийг би дараа нь ингээд тэр яах юм бол ингээ яах юм бол гэд ингээ бодож нөгөөдг нь тэндээс гараад ирдэг. Эсвэл нэг тэнд байхгүй мэдээллүүдийг би дандаа бүдэрхээр явж авч байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл улаан би гэдэг тархи байна. Тэр болохоор аюух тийм бөөгийн тархитангуудад байдаг тамга л да оюуны тархи л да. Тэргээр явж байна. Сүн зам галактиктэй холбоотой өвдөцтэйгээр би сүн тархи буюу мамлар баа гэдэг нэг тархи байна шүү дээ. Би тэргээр авчиж байна. Их дэлхий дээр бол харьцангуй би нэг бүх талбараа авчиж байна. Их дэлхийнхаа өтөр мөнхний мэдээллүүдийг нөө бас адилхан хэсгийн орон зай хөх толбны орон зараа дамжуулаад хаанаас авдгийг би мэдчихэж штэ. Одоо хөх толбны анти хаа гэдгийг би мэдчихэж штэ дэлхий дээр. Тэргээр дамжиж бишээ холбогдоод авчиж байгаа хөх орон зай мэдээлэл. Жишээлбэл алтангаас одны мэдээлэл тэр би аюулхаараа дамжаад аюулхаач өөрөө бас бишээ тархитай байгаа штэ. Алтан тархи гэнэ тархи байгаа. Тэргээр дамжаад ингээд аваад энийг л сэргийгдэх байхгүй. Тэгэхээр алтангаас одтой холбоотой мэдээллийг гэдэг юм амны хайтай алтай 13 алтайхаа холбоотой алтай нурны өвгдээцэн алтан язгуурт өвгдээцэн эртний мэдгүүдийг авах юм бол харьцангуй одоо энэ алтан 13 алтай одрогоо холбогдсон эсвэл алтан газ одрогоо холбогдоод авчихын бүр болохгүйг нь ихтэлгийн алтай нурны агуудад байгаа мөг цэвдэгд уус орон зайд байгаа эрдэмтдээс авчиж байна. Тэгэхээр хаанаас ямар мэдээлэл авах мэдээд байгаа. Хүсэл талаар явж ямар мэдээлэл авах уу? Байгаль талаар холбогдож ямар мэдээлэл авах уу? Шат тэнгис рүү явж ямар мэдээлэл авах уу? Гэдэг ч юм уу тий. Эсвэл хан хэмтэй нурууны тэр орон зайнаас ямар мэдээлэл авах уу? Хоригдлоос ямар мэдээлэл авах уу? Борон тайгаас ямар мэдээлэл авах уу? Зүүн тайгаас хөвчихнээс ямар мэдээлэл авах уу гэдэг юм. Тэг мөнгөн тайгаас ямар мэдээлэл авах уу? Амар мөрнөөс ямар мэдээлэл авах уу? Онон мөрнөөс ямар мэдээлэл авах уу? Тэнд хэн байдаг? Барьж голоос ямар мэдээлэл. Энийгээ мэдчихэж байгаа учраас энэ чинь нөгөө тэргөө за энэ одоо ингээд хөвчтойгоо одоо нэг мэдлэг хэрэгтэй байна. Одоо энэ утган модны үндэс гэл ингээл би отоход автоматар тэр чинь нэг бол барьж голын өвдөц рүү очиж байгаа. Нэг бол зүүн улаан тайг анх нүн амьс улаан тайг руу очиж байгаа. Эсвэл сүн зам ам галакт руу очиж байгаа. Ингээл авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан хүн ханаас ямар мэдээлэл авах вэ? Ямар тархиудыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг л мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэд за тархиа хөгжүүлдэг мэдээ ихлээр доошоо тархин сувгуудаараа дамжаад эрчмийн урсгал сувгүүд дээрээ дамжаад сувгчүүд дээрээ дамжаад хасуудаараа нөгөө хасуу босоо хасч өөрөө дотор хоорондоо холбоотой байгаа шүү дээ. Хасын судал сувгуудаараа дамжаад тэгээд хос эрхтэнгийн хооронд эргэлтээрээ дамжаад ингээ авч байгаа гэдгээл мэдэхгүй байна. Тэгээд би нөгөө хөдөлгөөнгөө хөшрөн байгаа учраас нөгөө
судал суугууд нэгдээгүү тэгэхээр гац хөлний улдаас үгж байгаа мэдээлэл байгаа ш тэдх нь одоо цөмөөс үгж байна. Эсвэл дэлхийн галт улсын орон зайнаас мэдээлэл ирж байна. Эсвэл дэлхийн эрдэнэс баялагын орон зайнаас мэдээлэл ирж байна. Хөлний улаар дамжиж ирж байгаа ш. Тэгэхэд хөлнийх нь улны хүрдүүд тэнд ямар хас байдгийг мэддэггүй. Тэндээс ямар мэдээллийг авах боломжтойгоо мэдгүй явж байгаа шүү. Гэтэл нөө шагаа чи өөрөө бас ингээд холбоостой орон зайтай. Энэ хас байгаа газар өвдөгчний холбоостой орон зайтай. Өмнө нь ахал сүлний годон насны үзүүрээс ямар орон зайн холбоосууд үүсгэгийг мэдэхгүй. Тэгэхээр тэрийг нь мэдсэн ч эсвэл нөө суумгаа гэдэг юм эсвэл тэнд нь сүүгчүүд нь хаалттай хасууд нь эргэлт нь одоо гаццсан төвжигдсэн учраас тэндээс мэдээлэл авч чадахгүй. Тэгэхээр энэ 10 хоногийн сургалтын тэр яг тэр бүх асуудыг л нээж өгнө. Асуудыг нээж өглөө суугууд нь гүйлгэлээ улны хасыг одоо жишээлбэл улны хасыг нээж өглөө гэж бодоход дээшээ шилбэрэн дамжаад хаашаа явах вэ? Хэрвээ ясан мод дур нь холбогдож байгаа бол тийшээ. Улс төр нь холбогдож усан махбод дур нь холбогдож байгаа энэ судлуудаар явна. Эсвэгээр нь дамжиж гин 5 хурууных нь өндгөөр дамжиж гин тус тустай хасууд баг. Шилдний хасуудаар хаашаа ордог. Энэ бүх нөө чөмгөний хасууд яадаг вэ? Хасын нүг мэдээллүүдэд хасын эрдэмүүдээ мэдээд байл л да. Тэгэхээр за энэ хасыг за би жишээ аваад ирье. Сүүн тархийг хөгтэй, хөх толботой, өндгөвчтэй, алтан савтай, хүстэй, ихстэй холбоё. Тэгжээжээсээ үржихүн хүрдүүд бүгд хэвэн ажиллана шүү дээ. Тэгжээжээс хөх буюу нөө сайн ярьсан нөө сүүн эрчмүүд хөгтөг сүүнд хөгсүүн эрчмүүд буюу анхны амь үүсгэсэн эрчмүүдийг ярьж байгаа. Сүүн гэхлээр нөгөө хөгсүү гэхлээр. Тэр эрчмүүдийг нь тэр орон зай өвгдөөдтэй нь яаж холбох вэ гэдгийг одоо би өөрөө мэдээд нь шүү дээ жишээлбэл. Тэгэхээр за тэр тархин сүүн тархийг тэгэн тийм холбоосоор тэгс сэргээдэг энэ нийшээ иргэдэг энэ иргэлтэн доошоо бухлаараа энэ судлуудаар явдаг энэ судлууд нь одоо хаалттай байх юм бол тэнд нь тэгж гацдаг ингэж хоолойн тордог ингэж одоо юу гэдэг чинь шүдэн зурдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр шүдний зууслыг арган доод өрөөний эрчмийг тэгж арилгах нь төнхний эрчмийг ингэж арган цагаан муурсан хоолойг эрчмийг тэгж засна тэгэнгүүтээ доошоо ингээд хөх рүү ордог одоо церебрчирхайн хүрдийг ингэж засна өвчний буюу өвчний хүрдийг ингэж хоёр хөхний хүрдийг ингэж засна доошоо явлаа цороогоор уруудлаа хүүсэн дээр илээ хүүснээс доошоо ихс рүү орлоо ихсээс алтан цав орлоо алтан цаваас хоёр өндгөч рүү орлоо өндгөчнөөс дахиад доошоо чөмөг рүү орлоо чөмөнөөс ингээд би тэгээ аргашаа хөх толбор нугасаар дамжлаар нусны чөмгөө дамжлаар ингээд бүтэн хэлхийг нь яаж бий болдгийг мэдчихэж байгаа учраас ямар хөдөлгөөн ямар үгээр ямар эрдмээр ямар одоо залбирлаар гэдэг юм ямар мөргөлөөр гэдэг юм гэж нээдэг энгийн байхгүй нэг тест хамраад хүмүүс чинь тэгээ айгүй инээдтэй юм бэл одоо ингээд манайд нэг байсан улаач тэгж нэг лам болцоо амар юм бэ. Нөгөө буу болчихоор яхаа хэзээ нэргэнүүд барайл ийшээ тийш яваад унаад тэрийг хайгаал тэгэл эрдэм сургаад байлахгүй шүү дээ. Эрдэм сурах хэрэгтэй юм чинь. Номтын тэнгэр дээр чинь эрдэм сурахгүй байвал нийтдээ шүү дээ. Юу их гэж ирсэн. Юу хийх юм мэдэхгүй ээжэж. Жишээлбэл тэнд очиж нэг булгийг засаадах явуулна. Нөгөөдг нь ямар үлдээ яах гэж яагаад ширхсэн эсвэл ямар үл хийх ёстой болчоо дуудагцаа мэдгүй очоод ингээ мэдэрч авч чадахгүй өвгдөл болгодог үүрэгтэй байх юм бол тэр чинь номтын тэнгэрийн биш баг тэнгэрийн өчнөөдөр хийчихэж шүү. Дунд тэнгэрийн бүгдээр очиж хийж чадна шүү. Энд хийчихэж шүү. Өөр тэнгэрийн ч очиж хийчихэж шүү. Нүрээ солингэрийн дээр ч хийчихэж шүү. Тэгэхэд чинь номтын тэнгэр төрчээд тэгж төнгөд гэснээр лам болцстой амар юм байна. Тэгвэл лам болчоод амар бэдэггүй. Тэгвэл амар байлгаад байна. Өнөөдөр ирсэн тэр чойжин болгоо 5 жил болж байгаа гэдэгтэй адилхан амар. Тэгээ би зөндөө таринда хэлд. Таринда хэлээд гэсэн чинь ямар ч амингүй хэлж байгаа. Мэдхгүй байгаа. Тэгвэл лам бурхантай би лам бурханы сахиустай гэж байгаа. Тэгвэл лам бурхан нь юу гэдэг? Лам бурхан ямар өчртэй бурхыг мэдхгүй болохоор тэр юугаа хийх юм бэ? Юу хийх юм мэдэхгүй юм чинь юу ч хийж мэдэхгүй. Тэгэхээр нэг лам бурханы тарин л хийж юм шиг юм шиг байна. Тэгээ тарина зүрх сэтгэлээрээ тийм одоо агах нарны тийм мондог ижитэй ингэж холбогдож байгаа. Өөрийн цолгонгийн ижитэй холбогдож байгаа мэдхгүйгээр жишээлбэл эсвэл бархас бадгарыг тэр чинь нарны аймгийн ижиш тэр чинь ганцхан одных бас ганцхан гариг явшин шүү дээ. Тэрийг нөгөө мэдхгүйгээр хэлнэ. Нарны аймгийн болор хасын ижи. Болор хасын ижи гэдэг чинь болор хүчмтэй. Ямар болор хасын ижи байхлаараа яг ямар үүрэгтэй явах юм эмгтэй чанартай байхаараа. Ингээд ингэж цаашаа явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг ингээ мэдхгүй болохоор юм хийж чадахгүй. Тэгээд нэг л олон сахиус залсан дарихууд одоотой холбогддог нэг л олон цагааны тэнгэртэнгүүд гэж яваад байна. Тэгээд цагааны тэнгэртэйгээр барайл хийдэг гэж бодоод эсвэл үздэг гэж бодоод зөндөө олон юм эрдэм зам. Яах юм тэр эрдэм заахта өргөн төвшин заамаар ш. Өнөөдөр цэцэг ногоо ховортчоод тэгвэл цэцэг ногоог яаж ургуулах хэвтэй. Ван сэмбүү цэцгийг яаж ургуулах хэвтэй. Эм дүүжин цэцгийг яаж ургуулах хэвтэй. Адгийн наацах нь. Тэгээд энэ олон жимсүүдийг одоо үнэхээр л цагааны тэнгэртэн бол хүнсч тэнгэрхийн дотор нь байж байгаа шүү дээ. Ямар хүнс ямар үйл идэх юм.
4 удирдaltaй нөхцөлд амьдраад байна. Тэгвэл 4 удирдалтай нөхцөлд амьдрдаг хүмүүс энтэгт амьдрдаг, энтгийн халуун орны уур амьсгалтай хүмүүсийн иддэг хоол адилхан юм идээд байх ёстой юм уу? Үдээгээд тэнд чинь шал өөр эрчмийн орн. Энэ чинь банах амин эрхтэн байдаг. Амин одоо зүрхэн дээр нь байдаг. Аюулхаа дээр нь байдаг. Тийм одоо нутаг гэдэг нь шүү дээ. Шал өөр орон зайд эрчим нь шал өөр цацраг эрчимтэй, шал өөр одоо сүм эрчим ариунтай тийм үү? Цүмийн энэ цагийнхаар квант эрчим гэдэг юм тийм цацраг эрчим ариунтай байхад тэр ариунтай цацраг эрчмийг бид хөх толботой хүмүүс тэрийг ямар байдлаар хүнслэх ёстой. Тэрийг өнөөдөр мэдэхгүй байж тэгэхэд эний чинь хийн хийх ёстой. Цаана тэнгэр хийх ёстой. Хүнслэх хийх ёстой. Адгийн наазах юм. Тэр ийм хэрдэн мэдлэг одоо мэдэж бэж гэгэрх ёстой болчиход байна. Тэгэхэд жинхэнэ 55 цагаан тэнгэрийн чинь сайн цагийн мянган бурхан болоод гэгэрлийг авчрах ёстой хүмүүс шүү. Алтан гэрнийг тэд бүтээх ёстой. Бүтээх ёстой хүмүүс. Нэг тиймэрхүү байна гэж бүгэн тархилын сургалтыг л гаргаж ирж байна. Үнэхээр шүүмжлэмээр байгаа юм шүүмжлэхээс сураад. Намайг яасан их шүүмжлэх гэж бодов. Угаасаа шүүмжлэхэр байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хэлж байна. Тэгээд яг амар хажууд нь үнэхээр бүгэн тархин баа амар. Ямар ч хэсэг хэзүүрээд явахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр хөг аялгыг гаргахын тулд тийм одоо хуураар засагддаг зүйл зөндөө биш тийм ам хуураар хэл хуураар тийм хийж сурхал хэрэгтэй. Өгөөдөө сайхан дуулж сурах хэрэгтэй сэтгэлээсээ маш сайхан одоо бурхтын тамгатай бол хаждуудын тамгатай сайхан нэг хөтрөгөөр айлгчиж байгаа шиг хөтрөгөн өдөр гэсэн эрчмийг итгэхэд болох үүрэгтэй эзэн цөлийг одоо цөлийг цөл дотор байгаа олон янзын алтан амьтдыг гэдэг юм харивжуулах хэрэгтэй бол алтан хараануудыг ургуулах хэрэгтэй бол жишээлбэл тэд маш их нэг мэгзмийг гоё уншдаг байх хэрэгтэй. Унц тоолгоор уншина гэдэг шиг. Таринуудыг маш гоё тийм зүрх сэтгэлдээ ингэ шингээж нээж амтэн гоё хэлэх хэрэгтэй. Умдараа дүдаараа дүүрсөөгөө гал ингээл одоо ногоон дарихтай холбогдчихлээ. Ногоон одоо хөвчин дэлхийн ижитэй холбогдож байгаа юм чинь маш гоё уурж ирээл хэлэх бол нөгөө одоо хөвч тайгаа чинь хөвдүүдий чинь хөрсөдий чинь сэргээхэд тийм л үүртэй болно шүү. Тэгэхээр тийм ч юм байхгүй. Тэгээл ингээ хөндөө уншаал зөвлөө танихгүй байна л да. Бүггийн тархитан одоо маш өндөр хүчтэй сүнстэй байж иж одоо үлээ дүргэх чадaltaй байна гэсэн үг шүү дээ, тий. Бүгд тархитгууд мэдвэл зөхгүй сайтай байх хэрэгтэй. Монгол хүний наацхын мэдчих зүйлийг мэдвэл зөхгүй гэдэг байгаа шүү. Жишээлбэл өвс яаж ургадгийг эн чинь мэдвэл зөхгүй шүү. Үндсэн нь бэжэж, хөрсөн нь бэжэж, хөрсөн дотор нь шимэн бэжэж. Тэгвэл хөрсөнд чинь шимэн байхгүй ч тэр шимийг яаж цардаг. Хөрсөнд чинь амин гэдэг юм амин одоо тодорхой хэмжээний илч дулааны барьж явах хэвээр амин одоо нарны гэрэлд байна уу, гэгээ байна уу. Тэр чулууны одоо илч дулаан хадгалдаг тийм тодорхой чулуунууд нь байна уу. Одоо юу гэх тэр чинь зүгээр л Монгол хүн болгоны мэдүүлэх ёстой зүйл байгаад байгаа хгүй. Одоо юм мэдүүлэх зүйл дээр чинь цагаан эдэ орж ирж шүү дээ. Ягаад монголчууд заавал цагаан эдэ идэдэг. Энэ олон мянган жилийн өвд эзүү Чингис үү одоо их сайн мэддгээр бид нар Чингис үеийг ярил л да. Тэгээд одоо өнөөдөр ингээл зарим ингээл одоо хоол сүрчнэр гарч ичээ цагаан эдэг муулаад. Тэд нар юу мэдсэндээ одоо Чингис хаанаас илүү юм уу гэх. Инээ төрөд байгаа хгүй. Яг үннийг хэлэхэд би бол тийм шүмжлэх байгаа хгүй. Тэгвэл цагаан эдээ өөрөө ямар шинж тэмдэгтэй, ямар өв сургамлыг, ямар олон цэцэгсүүдийг, ямар олон жимсүүдийг, ямар олон шүүдрүүдийг өөртөө агуулсан байдгийг яаж тэр нь босроод одоо энэ хүний биедээ, хүний чөмгөндөө, хүний нугсандаа жишээлбэл хүний мөгөөрсөндөө, хүний одоо улаан эстэй ямар үйлчлүүлэлтэй гэд энийг одоо хэлж дэлгэж явах хэрэгтэй байхгүй жишээлбэл одоо цагаан одоо тэгчээнд нэг мэдвэл захгүй гэдэг чинь энгийн зүйл байхгүй. Тэгвэл амьдрал дайруулж ирсэн зүйл. Одоо сүүлийн үед хүмүүсийн хооронд одоо хүмүүсийн дунд далд ертөнцийг сонирхох одоо ийм үзэл маш их дэлгэрсэн. Тэгээ сүнслэг байдлыг бас их нэлээд сонирхож бөө болохгүй хэрнээ яг тийм далд ертөнцийг маш ихээр юм сонирхдаг болсон. Тэгээд бөөгийн тархитан бөө байх нь одоо тархитан болохын тулд тамхтай заавал байх хэрэгтэй юу? Зүгээр далд ертөнцийг юм сонирхдаг, сүнслэг ертөнцийг сонирхдаг хүн энэ сургалтанд сууж болох уу? Одоо их сонирхолтой л сургалт л байна. Тамхтайч байна, тамгүйч байна.
Гэхдээ хөгт холбоотой би хэлсэн шүү дээ. Энэ нутаг төрсөн өөрөө хамгаалагдсан гэсэн. Энэ нутаг төрсөн болохоор бүгд одоо гэгэн тархитай гэсэн. Ямар нэгэн байдлаар тархины өндөр чадамжтай зүрх амин орон зай дээр байгаа юм чинь зүрх зөнгийн өндөр чадамжтай. Нэг зөн бэлэг гэдэг зүйл чинь илүү зүрхийн өрцөө аюулхайгаа ингэр цээжинд дагаж явдгийн шүү дээ. А тархичин бод чиглүүлдэг одоо удирддаг одоо юу гэдгийг нэг тийм зүйл шүү дээ. Тэгэхээр зүрхэн дээр нь амин орон дээр нь орж байгаа юм чинь тархи зүрх хоёр нягт холбоотой. Ингээд шинэ тухайч баталсан. Тэгэхээр чи ийм орон зай төрчүүд тамгагүй гэж бодвол худлаа. Ийм орон зай төрчүүд мэдвэл зөвхөн надад хэрэггүй гэвэл худлаа тий. Тэгээд үйлгүй байна гэж байхгүй учраас яг уу хэцтэй яваад хэцүү гэж боддог. Тэгвэл бүгдийн тархинууд тодорхой хэмжээнд бас нэг эрчим цагаан эрчмийг шингээх гэдэг юм хан хормостын эрчмүүдээр шингээх таны бас нэг гоё бэлгэдлийн нэг Монгол хувцас гэдэг юм уу бас тийм байна. Чимэг зүйлтүүд харьцангуй их байна. Яг бол цагаан нэг бүтэн учраас нэг одоо инженер яхад л болроо совдуу шүрүүд их байдаг байхгүй. Тийм гоё чимэглэлтэй байна. Тэгээд хэлдэж штэ ядаж л сайхан дуулдаг, шүлэг уншдаг, өрөөдөг, магтдаг байх нь зүүн хэрэг. Талархдаг байх нь зүүн хэрэг. Нэг Монгол хэдэн анилгуу биш штэ бүгэлждэг, хураалждаг, ивэлждэг, хөөрхилждэг нэг сайхан өгнүүд биш штэ. Тийм өгнүүд байна. Тэгээд шарын шашны гоё таринууд байна, өрөөлүүд байна. Тэр бүгдийг ингээд бас нэг тодорхой хэмжээгээр хараад ядаж уншдаг байх хэрэгтэй байхгүй. Зүрхэн таринуудыг хэлждэг, дээрээс нь нэг өрөөлүүдийг хэлждэг. Байх нь чинь тийм одоо бодолтой байх хэрэгтэй мэдүүлцэхгүй гэж энийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд жоохон уламжлалт зан заншил өв соёлоо мэддэг байх нь зүүн хэрэг яг бол 55 цагаан гэр чинь тэр байгаад. Тэгээд юу үнэхээр нэг тэн дотор нэг юу байгаа л да. Би тэнгэрч хэлээд нь штэ тий одоо хоёр хөх ертөнц 9 цагаан ертөнц нэг хар ертөнц гэж байгаа. Тэгэхээр хоёр хөх ертөнцийнх нь илүү онгодын тамгатай байна. Илүү хэц барьж үлээдэг. Дандаа засдаг. Цагаанууд ч болохоор дандаа юм ингэж дэлгэрүүлж аривдуулж ингэж буулгаж ирдэг, авчирсан юм аа ингэж аривдуулах үлдээ биш та. А гэтэл ингээ унтсан, гажцсан, эвдэрсэн, сүрцэн зүйлүүд зөндөө биш тий. Харамуу эрчмийн асар их хурал дата гэдэг юм уу. Тийм зүйлүүд гэж. Тэгэхээр тэр яах нь хүүхдэр засна. Тэр нь илүү нэг улаач нар онглууд улаач нар байд. Бас нөгөө болохгүйг нь устган дарна. Тэгэхээр устган хан хормост 55 цагаан нэрэхэнд устган дардаггүй. Устгаад үгүй хийчихсэн зүйл дээр нь засаад тавьчихсан зүйл дээр нь цагаан эрчмүүдэд болгож ирдэг. Байхгүй. Тэгэхээр тэр тэргүй дотор ч юм байж штэ. Чойжонгууд байж штэ. Элгүүд байж штэ. Тэр чинь хармууг бас устган даралцах гэдэг юм уу, үгүй хийх гэдэг юм уу, хямгатахад гэдэг юм уу, хориглох багасгах гад дөнгөлөхөд тушхад оролцож байгаа. Тэгээ хөхүүд нь эцтэй ингэрхтэй онгод тэнгэртэй хүмүүс нь цасган томглыг хийчихэж байна. Тэгээ хөхүүд нь маш их нэг их засгийг таниулаад орчиж байна. Тэгэхээр нэг их засгийн дараагийн үйл их засгийг одоо дэлгэрүүлэх үйлд нь цагааных орж байна шүү дээ. Нэг хүн дээр хөх цагаан хар байж болох уу? Байж болохгүй дээ. Одоо жишээлбэл ингэж хэлээ л да хамгийн бага одоо чинь ийм үйлүүд ихтэй илэрсэн явж байгаа шүү дээ. Дээрээс эхлээд өнөөгөө үйл эхэлсэн байгаа. Өнөөгийнх нь ч асар их нэг засгийн буюу амийг хамгаалагч нар байдаг гэдэг утгаараа харьцангуй хөх ертөнцийн хийх байсан дотор нь хар устдаггүй хар ертөнцийн хийх байсан муу юмуд устгаж байсан. Тэгэхээр тэндээс өвгдөөдтэй байлаа гэж бодох ихэнх хөх юм уу хар байх шүү дээ. Жишээлбэл тэгэнгүүт дараа нэг сүннүг гэх юм байна шүү дээ. Харьцангуй нэг цагааныг дэлгэрүүлж авсан. Цагаан эрчим нэрэг цагаан одоо дургамд зүйлсэн цагаан одоо эрдэм мэдлэг нь дутаа тахлаар цагааныг хүрч харцангуй дэлгэрүүлсэн сүнүүгийн өвдүүд ирж байгаа шүү. Тэгэхээр тэнд дотор чинь цагаанууд ороод ирж байгаа. Тэгэнгүүт 13-ыг ороод ирэхлээр 13 дотор чинь өстой харанч байсан, цагаанч байсан, хөхөнч байсан баг. Хармууг нь хамаг Монголынхантай нийлээд хамаг Монголынх чинь хармууг нь хамаг устган дарж өгсөн шүү дээ. Тэгэнгүүт дараа нь хөх ертөнцийн хүч аваад ингээд засаал ингээд Чингис хааны өвчин чинь. Тэгэнгүүт дараа нь Алтан ордны ус байгуулагдаад нөгөө их юан ус байгуулагдаад дандаа цагаан үйл хэллэг үүсэж. Дандаа эрдмийг түгээсэн шүү. Дандаа зурхай
эрүүл мэнд газар бодоо баялаг хүнс ногоо хоол эрдэм мэдлэг хувц хунар ингээл маш олон ахыг үүдэн татах юм гэсэн шүү дээ. Одоо өөдөө хаан юу хийсэн, булаа хаан юу хийсэн бид тодорхой байгаа шүү дээ. Аж ахуйг сэргээсэн, газар нутгийг буцаж аргадсан, дандаа ингээд сайхан төрөлтөнд эргүүлж авчихсан, хүнийг ч гэсэн оюун ухаанаар ингээд гэрүүлж, сэхэрүүлж ингээд амьдрах арга ухаандаа суралцах нь айлбал болж ингээд амьдрах юм нэгтэй байх гэдэг чинь тэр хөдөлгөөл үүсэн шүү дээ. Тэгэхээр нэг энэ цаг үе ирж байгаа болохоор чиний удам чи өнөөдөр ингээд тэр олон удмын төлөөлөл болоод ирчихэж байгаа. Тэнгүүд чам чи монголчууд ялангуяа бүх юм чаддаг. Одоо энэ цагт чийсэн хуулиа ярьдаг хүн хуулиаг хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлж чадхаас гадна хуулийг бүр түгээн дэлгэрүүл зам заншил болгож чадна. Тэгэхээр хуулиар шүүдэгч одоо хууль ийм зүйлийг буруу зүйл хийсэн ч ямар ч хэдгэлээ гэж чадж байгаа нэг талаас одоо ярих юм бол устгаж байгаа муухай зангийн нэг муу мохоо үйлийг устгаж байгаа хэрэгтэй. Тэгээд болоход цагдж орж байгаа. Тэнгүүд дараа нь хуулиа таниулаад түгээн дэлгэрүүлж байгаа нь энэ нь болохоор ерөнхийдөө хөх ертөнцийн үед болчихж байгаа шүү дээ. Тэгж бодгүй тийм байдаг. Үндсэн хууль тийм одоо эрүүгийн хууль тийм иргэний хууль тийм тэгэхээр галаа нөгөө өмч ингээл ухаараал засаал адаагаас за одоо тэгж болохгүй мэн ингэж болохгүй мэн чинь засах ертөнцийн үед яригдчихэж байгаа шүү дээ. Хүнийг засч чинь. Тэгэнгүүт нь дараа нь нөгөө нэг хуулиа нөгөө бүр ингээд мөрдлөг болгоод зам болгоод үйл болгоод нөгөөдүүд нь дахиад хуулийг ингээд сонсох шаардлагагүйгээр энийг болтгүй юм байлаа шүү, тэрийг тэгдэм байлаа шүү гэдэг нэгэндээ зааж байл хүүхдээ зааж байл өөрөө тэрийг дадал болгоод хөвчт болгоод явж байгаа цагааны үр шүү дээ. Тэгэл тэр айлд гэдэг юм уу, тэр удам гэдэг юм уу, тэр хүн гэдэг юм уу одоо сайхан сэтгэл зүй хэллэг сайхан харц гэдэг юм шүү. Эсвэл нэрээ би эрдэм сурах хэрэгтэй байна, нэрээ би өөрийнхөө амьдралыг үүдэн татах хэрэгтэй байна, нэрээ би эрүүл явах хэрэгтэй байна гэж хоол хүнс өөрчлөлдөж байгаа цагааны үйл байхгүй. Гэт ингээ арх удаг хүн арх ухаан болоод муухай худлаа ярддаг хүн худлаа ярхан болоод тэгснээ өөргөө засаад тэгснээ тэр нь өөрийнхөө амьдралыг бүр өдрөг болгоод ингээ сайхан авч явж байгаа чинь нэг хүн дээр 3 том тэнгэрийн зүйл хийж байгаа харагдаж болж байгаа юм өөрчлөлтийн цагаар бид нэр энэ цаг хугацаанд гэж хүмүүсээ бүгд сайхан цагаан болох гэдэг. Ардтай байдаг гэдэг нь ягаад харын чинь хөгийн чинь яг нөгөө өөрийнхөө илэрхийлэл аль том юм байна. Хүн гоё ерөө суугаад идэг хүн яах юм давхар мөн хар муу бүржээл ингээд амь насанд нь хадчих гад байж одоо чиглэлдэг учраас тэгээд юм гүжигээд тэгэхээр өөдөөс нь өөрөг нь гүтгээл гэж өрөөгөө суугаад юм чинь тустай шүү дээ. Өөрийнхөө буруу гэмээр өмнөж тустай шүү дээ. Тодорхой хэмжээр одоо хууль мэддэг хуулиараа эсвэл одоо үг хэлээр ойлголцдог үг хэлээр ойлцоод эсвэл өөрийнхөө өмнө бүрийн чадах ширдэм ялан дийж чадах одоо тэр эрдэмтдийн бол одоо юу харамгтай тэмцэх урд нь бол яг гэх шаардлагагүй дараа нь ингээд тодорхой шинжлэх ухааны эрүүл хэвийн өрсөлдөлтөд засахгүй болохгүй юм байна. Энэ хүн энийг ойлгохгүй болохоор би нэг 1000 сайшгаад 1000 багтаад 1000 үл одоо байна. Тэгээд ингээд тэр хүний жин тул тааруулаад ухаарахгүй хамаад ухааруулах гэж болчихсон юм байна. Тэгээд энэ хэрээр ингэж тань төсвөрлөж тэр хүн замшээд гэдэг юм тэр хүн зүйл хийж бүтээсэн гасны дараа тэр хүн 1000 удаа магмаа нэгдүгээр эрүүл бүрж гарч ирдэг хоёрдугаар удмаа гэдэг одоо өөрөөсөө хойш удмаа өвгдөөцийнхаа синтез судлаач гэсэн маш өргөж өгдөг. Яг бол өвгдөөц нь гэсэн боломжийг ашиглаад бушуухан удмынхаа урсуудыг эрдэм зааж өгвөл та бүгдээрээ болж гэн буухан буугаал одоо бөөдрөөр холбоотой холбоо оюуны хамгаар холбоотой хогт холбоороо холбогдоод ингээд шидийн тамга гэж бас байдсан. Шидийн тамгаар холбогдоод өвцийн тамгаар холбогдоод ингээд бушуухан удмын урсуудаа оюунтай гэрэлтэй болгоод ихтгэлийн төлөө өөрсдийнхөө удмын төлөө Монголын төлөө гэдэг хурц дэлхийн төлөө гэдэг ингээд хөвгмөн түүний төлөө үйлчлж хэлсэн. Их огцон магтдаг гэж үздэг юм. Тэгээд нэг энэ үйлэн дээр харьцангуй төлхөнд нэг монголчууд яг энэ орон зай нөхцөл чинь таатай нөхцөл байна тийм үү. Тэгээд дээрээс нь хөх толботой байна. Дээрээс нь өвд нь өндөр одоо тэнгэртэй маш өндөр хэрэгэн цавтай оршиж байна. Одоо нүүдийн тэнгэртгэл томцоо ихэнх нь Монгол өвд эзэв биш. Тэгэхээр яг энэ төсвөлтийн үед монголчууд хэмжээс цуг хагдаг гинэ. Тэгэнгүүт нөгөө ингээд одоо шаруудчдаг юм цагаанууд гэдэг нөхдүүд чинь ингээ мангай сууж байгаа. Дараа нь айж хүн дагаж дуурайж ингээ бидний араас ингэж хөгжөөд тэгдэг учраас хэмжээс нь нэг тийм өндөр биш гэнэ. Тэгээ өөртөө хэмжээс нь тийм өндөр одоо энэ одоо 100 өндөр гарч чадаагүй тэр чинь дараагийн одоо нэг хэмнэлэг гаш 800 жил ч гэдэг юм 1000 жил. Тийм мөчлөгийн дараа одоо тэр гарч ирж тэгэхээр тэр хооронд хийсэн бүтээсэн нэрээ нөгөө тэр ус үндэстэнгүүдийн одоо тэр үедээ одоо 1000 жилийн дараа бид нар өвдөөсөн боллоо гэд бид нар хийсэн бүтээснээр одоо нэлээд өндөр түвшин за ингээнээр ярил л да за 30 дугаар хэмжээс татсан байхад нөгөөдөл чинь 20 харьцаа байж байна. Тэгээ дахиад их тесрэлтийн цагууд 30 дугаар хэмжээсээс тэгээд өөрийнхөө дээд өвдөцтэй ингээл таргаал удамдаа бууж ирэх. Тэд нар чи 20 бай тэгээд өвдөц нь хэдэж үдээ 25 ч гэдэг юм. Тэндээс бууж ирж ингээд үйл хийх хоёрын царх бүрийн шалгуур. Том үйл хэрэгүүдийн том өвдөц нь аваа хийчих. Тэртээ тэргүй дахиад хийчих. Тэгэхээр нэг
хөгмөнг тэнгэрт Монгол өвгдөөс хамгийн өндөр суудсан тэд байдаг юм аа гэдэг нь алтан уургийнхан хамгийн их тэргүүнд нь ингэж дээдлэгддэг. Дараа нь мөнгө уургийнхан тэгээс сүү уургийнхан дээдлэгддэг юм аа. Тэгээд тэнгис далайн төлөө их юм хийжлэр одоо сүү уургийнхан болчихж байгаа шүү дээ. Мөсөн мөнгө уургийнхан болчихж байгаа шүү дээ. Тэнгис далай сарны бүрэн бүтэн байдлын төлөө мөнгө зэвдгийн бүрэн бүтэн байдлын төлөө мөнгө цас тайрахтын гэдэг мөр одоо өмнөд хойд өмнөд мөсөн далайн төлөө ариун их юм хийгээд юм бол тэд нар мөнгө одоо мөнгөн ургийнхан гэж яригддаг байхгүй юу? Алтан ургийнхан гэхэлэр наа алтан амны төлөө алтан махбодын төлөө их юм хийж байгаа. Тэгэнгүүт дараа нь сүүн ургийнхан гээд хөвчин дэлхийн төлөө шин манлын төлөө хүмүүс нөгөө одоо идж уух юмс одоо юу гэдэг тэр тариа будааны төлөө их юм хийх нь туршраг одоо эрүүжүүлэх гэдэг юм уу тий. Тэрний төлөө их юм гээд хүн төрлөخت нь бас зөв хоол хүнсийг таниулаад одоо чи хоолноос олж өвцөн өчнөө нөрөө бийж ш. Тэгэхээр хүмүүсийг эрүүжүүлэхэд насрах хувийн оруулчлаад гээд ингээд энэ ургийнхан аюу маш өндөр зэрэгт хэрэгэнтэй байдаг. Тэгээд Монгол өвдөцөд учраас онгод тэнгэрүүд Монгол дээрээ түлхөө буугаад нөгөө гадаадынханд буудгүй том хаадууд нь гэдэг юм нөгөө эрдэм цэцэд мэрэгдүүд нөгөө өвдстөнгүүд нь шиддэнгүүд нь том оройн дээр буудууд нь илүү Монголд живчиж буудаг. Тийм утгатай. Тэгэхээр маш их боломж байхгүй юу? Тэр болж бол тамхтайгаа мэдсэн бол за мдээгүй бай хамаагүй шүү дээ. Өөрөө нэг юм хийх ёстой гэдэг тэр оюун бодолтой хүн тэг явдаг шүү дээ. Би нэг хүндрэлтэнд юм уу скол одоо бусдад их том тустай байх хэрэгтэй юм шиг байна. Хүн болгонд төлөвлөж байгаа. Чи ингэж байхааргүй шүү дээ. Чамд зөндөө боломж байгаа. Чи шал өөр хөв тавилангаар шал өөр одоо нэг одоо цар хүрээ тагэрч юм уу. Чи чамд аюу хавьяас байгаа шүү дээ гэж дотроос хэлж идэг байхгүй. Тэр тийм бодолтой хүмүүс тэгээд дээрэс нь угаасаа одоо ингээд энэ тэнд өнөө чи тийм тамхтай чи тийм удамтай чи тийм үлдээ чи тийм одоо бүгдэлтэй гэж хэлдэг газруу зөндөө болсон юм чинь тэрийг сонсч ийсэн хүмүүс бол манай энэ бөөгийн тартай сургалтын сурч харамсах юм байхгүй. Үнэхээр ингээд одоо ирээд сураад ингээд юу ч авч чадсангүй гэх юм бол уучлаарай тэр сая 500 чинь буцаагаад өгнө хамаагүй маа гэж буцаагаад өгч чинь 10 хоногийн дараа. А үнэхээр юм өгж байгаа бид нар мэдэж чинь өгч чадхаа мэдэж чинь тэр сая 500 байхгүй хатсан тэр хэдэн сая одоо гадаад очиод хэдэн сая төгрөгөөр сурдаг шүү. Тийм нэг үг шүү. 10,000 сурдаг нэг бид нар сая 500 өгөх байхгүй яг үндэ хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар номтынхнаас дэндүү их эрдэм мэдлэг төгж байгаа. Одоо манай сайтуудыг дагдаг юм уншдаг хүмүүс бол мэдэх ба. Өнөөдөр ингээл одоо би түрхэн пост орууллаа шүү. Өнөөдөр Command Pizza гэж байна. Command Pizza чинь одоо 26 төрлийн пиццыг нэгхэн л байхгүй. Зөвхөн нэг л пицц байхгүй. Цаа чин цөмийн пиццэг байна, наатмын пиццэг байна, Астра пиццэг хүртэл байна. Тэрийг бичээгүүл. Тэр биш л өчнөө олон Nero пиццэг ярьж ирсэн. Тэгэхэд чинь ганцхан Command Pizza гэж шуураад байгаа байхгүй. Тэгээ Command Pizza нь хүний бүх идэрхтэн бүрэн эмчлэхгүй. Command чинь тодорхой л нэг хэсэг нь. Гэтэл өнөөдөр бид нар одоо шинжилгээ цөмийн пиццгэл гэж ярьдаг. Цөм дотор өчнөө олон цөм байгааг судлаагүй л шүү дээ. Дэлхийн цөмөөс судалсан байна. Тэгвэл нарны аймгийн цөм дээр юу байгааг судлаагүй. Нарны цөмд алтан газрын цөмд юу байгааг судлаагүй. Хөхт Америкийн хотын цөмд ямар хөхт амьуд байгааг судлаагүй явж байгаа шүү дээ. Тэнгэрийн өн олон аянгийн цуцил дунд солир дунд ямар цөмийн ирчим нэрвэ амьуд байгааг судлаагүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр судлаагүй зүйлийг Монгол өвдөцүүд мэдээд байгаа. Шинжилгээ үнэхээр бүгдийг нээсэн байсан бол бүх пиццгийг нээсэн байсан бол энэ олон өвчнөд өнөөдөр дарлуулахгүй байхгүй да. Дарлуулахгүй. Шинжилгээч хөгжөлтөд мэдчихэж яг тэр эдисүүд нь өвдөд байгаа юм. Энэ одоо мембран өвдөд байгаа юм. Энэ митохондр нь энэ одоо юу гэдгийг мэдж байгаа байхгүй. Энэ одоо мэдрэлийн эсүүд ингээд даанч гараар өгч идэв шин. Тий? Тэгэхээр намд одоо бид нар бол номтынхоо. Тэгээ номтынх учраас бидний одоо сургалтууд дэндүү чанартай. Харин нөх шингээж авч чадах нь уу, хүлээж авч чадах нь уу гэдэг нь л хувин дээр байна. Одоо нэг өөрийгөө хамгийн гол нь сурах гэсэн хүсэл эрмэлзэл нэгдүгээр байх нь чухал байдаг шүү дээ. Тийм хүн бүхнийг сурч чадна. Өөрийгөө мундаг гэж бодсон. За та гэд ингэсэн хүмүүс тэгэл нэг жоохон ингээл яриад одоо ярьж байгаа дунд нь ганц нэг сонссон үг нь сонсогдсон шүү дээ. Мэддэг юм зааж ингээл эхлэх юм бол тэгэл өөрийгөө хааж байгаа чойжлж байгаа шингээх боломжгүй болж эхэлж байгаа. Хүлээж авах. Эсвэл сонсч ирсэн за би ч угаас сурахуудыг үгүй шүү дээ. Энэ бэлэг ертөнцийг мэддэг хүмүүс бараг байхгүй. Бүгдээрээ айлхан шинээрээ шуурж байгаа. Тэгэхээр би ч угаас сурахуудыг биш. Чи сүнснийхээ агуу чадварыг аяасыг таньж мэдээгүй зөвхөн арга ертөнцөөр махан биеийнхаа хийж чаддаг юм өөрийгөө хэмжиж байгаа. Сүнс чинь агуу байхгүй. Агуу гэдгийг л хэлээ. Тэр агуу тэр сүнсээ сэрээгээл авчих юм бол нэг хүчрээ нь олоод бэлэг ертөнцийн үлийг таниал эхэлчих юм бол хол юм. Тийм боломжтой.
Сэтгэл байх хэрэгтэй хамаг нэг сүн цагаан сэтгэл байна уу? Байна. Зөв бодол байна уу? Байна. Ягаад гэвэл нэг бөөгийн тархинд чинь нэг бодлоор аяг хүлэх юм. Үгээр их хүлэх юм, сэтгэлээр их хүлэх юм. Юугаар хийн санаагаар их үлх юм гэдэг. Тийм торон нэг олон тархиудаараа үлх юм. Тэгээд тэд нар нэг өөр өнгөтэй. Тэгээд дандаа сэтгэлийн цагаан юм дээр суурилдаг нэг цагаан тэнгэр үлгэж байгаа учраас цагаан юм дээр их суурилдаг. Ариун юм дээр их суурилдаг. Чи сэтгэлчин ариун байх нь бусдын тосч авах боломжтой. Асар их мэдлэгтэй гэж өөрөө бие тоочод сэтгэлчин атаарах уу өөрийгөө нэг их мэддэг зэрэгтэй бусдыг одоо дорд үздэг үгүйсгдэг энэ байх юм бол тэгээд аргын хичнээн мэдлэг байгаа нэмэргүй байхгүй. Хичнээн точиг чийдсэн олон үг байгаад нэмэргүй болчихж байгаа. Тэр сэтгэлийн нээгээд ирэх юм бол сургалт маш үр дүнтэй. Одоо ингээд гадуур маш их ер нь харьцангуй бас их болчихсон тийм талд ертөнцийг сонирхох хүмүүс багш нар бас их төлхөө гарч ирээд. Гэхдээ ингээд багш нарыг нь одоо үүсгэж байгаа юм биш гэхдээ ямар нэгэн оршихугаас одоо өвдөөс жонготоос ямар нэгэн зүйлээс мэдээлэл авахгүйгээр арга ертөнцөөс мэдээлэл авчаа тэрийгээ далж ертөнцийн сургалт гээд заадаг тохиолдлууд юу байгаад идэх юм билээ. Тэгэхээр бөө тархитан одоо улаач боллоо гэхээр одоо энэ хүмүүс маань тэнгэрт мэдлээд одоо тэнгэр оршихугаас далдын тэр бэлэг ертөнцөөс мэдээллийг тасралтгүй аавна гэдэг бол оюуны асар их сан руу одоо ингээд хөмөрч орж байгаа гэсэн үг бидтэй тий. Тэгэхээр тэр хүн бол мэдлэгээр дотно гэж байхгүй тий. Одоо харин юу штэ түрүүд ярьжсэн тий. Гадны ямиг оруулж яад ингээд зааж байна. За тэрийг нэг муу гэж хэлэх гээгүй шүү тий. Тэр бол бас нэг суур нахгүй. Бүх юм чинь нэг суур байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Суурийн сайн зэхэж үгүй. Тэнд батцсан хүмүүс одоо байгаа шүү дээ. Тэн дээр коодлогдож болохгүй. Ягаад гэвэл нөгөө бидний өвгдээзүүд 108 дугаар хэмжээстэд байна. Тэндээс ирж байна тийм үү? Одоо 70, 60-ээс 70, 80 гэдэг ингээд 108 дугаар хэмжээст байлаа гэж ингээд өөртөө судал дээр байгаа шүү дээ. Угаасаа тэр нь ойлгомжтой байгаа шүү дээ. Агуух Чингис хаан газараа байгаа даа тийм үү? Тэрийнхээ эрдэмтэд мэрэгд цэцүүтэй байгуулсан. Өнөөдөр тэдний үр сад гээд хаана байгаа? Монголд л байгаа шүү дээ. Илүүж уцаа үр сад хаа байгаа? Чумбгийн үр сад хаа байгаа? Долоодомгийн үр сад хаа байгаа? Ингээ яв тий. Тэгэхээр энэ олон өлөн ихэн үр тийм үү? Одоо тэгээд мундаг мэрэгдүүдийнх нь эдэр Монголд л байгаа шүү дээ. Бидний одоо генд л байгаа шүү дээ. Тэдний өгдлүүд нь, язгуурууд нь, ихүүд нь. Тэгэхээр нэгдүгээр бидний ген нэгдүгээр агуу. Хоёрдугаар түрүүн ярьсан чиг нөгөө тэнгэрийн цаг эхлэхгүй цагаанууд гадныхан тийм их гавьтай үйл хийдгүү гэдэг утгаараа өгд нь тийм өндөр тэнгэрт байдаггүй. Тэр өндөр тэнгэрт байдаггүй юм чи тэр ухаад матаад гарч байгаа зүйл нь тэр л байхгүй да. Одоо нүгийн байгаа суртанж мэдсэн зүйл. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид нар чинь асар хэрдмүүд ингээд буулгach өгöd нь шүү дээ. Одоо авч дийлэхгүй манайхан сурч дийлэхгүй бид нар ч авч дийлэхгүй ингээд те авснаа одоо ингээд сурснаа бас ингээд тайлж амжихгүйгээр тийм их мэдлэг бууж ирж шүү дээ. Цаг тутам, минут тутам бууж ирж шүү дээ. Тэгэхээр чинь нэг хэсэг нь юм болж болоод байгаа юм чинь бусны юм болох боломжтой байхгүй. Яг л нөгөө адилхан л нэг гэнтэй, адилхан их орон одоо адилхан айс авдан байна, адилхан мөнгө тэнгэрийн өвгдтэй байна. Дээшээ хөөх юм бол одоо миний өвгдээ одоо 800 жилийн өмнө дээзүүд чинь доош хідэн салаа өртөг байгаа шүү дээ одоо. Хоёрын төдөн зэрэг 35 зэрэгтэй л одоо би жишээлбэл өндөр ээж байгаа 33 дугаар одоо үеийнх нь үр шүү дээ. Тэгэхээр хоёрыг 36 зэрэгт үржүүлэхээр хэд байх вэ? Нэг үржүүлжээс хэд ч байлаа. Тийм олон салаад жимээр явж байгаа. Тэрнээ очоод бүгдээрээ одоо том Чингис агуу их Монгол улсыг байгуулсан, хамаг Монголыг байгуулсан ухаанд эмгдийн, ухаанд өвгдийн үр сад байх боломжтой байна. Тэр ген байгаад байна. Бүр байхдаа сүлэлдэж орж ирж байна. Нэг мэрэгдийн ген орж ийл, нэг цэцтийнх нь орж ийл, нэг жанжтынх нь орж ийл те. Тэгсээр нэг хүнсчнийх нь орж ийл, тэгснээр нэг нь удганых нь орж ийл. Ингээд тэгсээр нэг хаадынх нь ч махан хүүдийнх нь орж ийл ингээд асар их олон холбог ген болж байна. Яаж бид нар ингээд гарч ирэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр гадны копи бол одоо ингэснээ хол явахгүй. Хандсан байхгүй мэдээлүүд нь хандсан. Хайгаад үдсэн ч одоо миний 10 жилийн өмнө үзчихсэн, 20 жилийн өмнө уншижсэн. Одоо 20 юм байна. 17 8 жилийн өмнө уншижсэн. Тэр юм уу л байж байгаа. Тэгэл ингээл үзэхлээр шинэлэг юм байхгүй. Харин тэр шинэлэг юмуудыг хүмүүс ингээ оруулж ихэд ингээ тань нэвтрүүлж байгаа аюу сайн хэрэг. За, подкаст маань ийхүү дүүрч байна. За, 1 сарын 30-наас бөөгийн тархины сургалтыг
10 хоногийн хугацаанд маш богино хугацаанд одоо эрчимжүүлсэн байдлаар сургалтыг эхлүүлэхээр товлоод байна. За тэгээд бүртгүүлэхийг хүссэн хүмүүс маань комент тайлбар хэсэгт утасны дугаарыг оруулъя. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг Facebook болон утсаар лавлаарай. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За бүгдээрэнд нь талархлаа.